Ажилгүйдлээс Монголын хамгийн алдартай ютубер. Тэрээр зүгээр л тоглоом, контентын сонирхлоор эхэлсэн зүйл нь түүнийг Монголын онлайн энтертейнмент ертөнцийн тэргүүр игнэнд авчирсан. Энэ бол Grimix-ийн алдар төрсөн түүх. Эйо, Grimix байна уу? Эйо, Grimix байна. Хай сайн уу? Хай. Hello. Эй, сайн байцгаана уу? За юу цаана guys. Монбарын Ганбаяр нь 1996 оны 5 сарын 16-нд Улаанбаатар хотын айлын ганц хүүхэд болж төрсөн. Аав ээж нь бага байхад нь ажиллах гэж гадаад явсан болохоор тэрхэн хүүхэд насаа өвөө эмээтэйгээ өнгөрөөжээ. Тэрээр бага байхдаа их дараахан чимээгүй хүүхэд байсан гэж UB Life-ийн ярилцлаган дээр хэлж байсан. Түүнийг 7 настай байхад Grimix гэж дуудагддаг хамаатны ах нь компьютертой танилцуулснаар түүний тоглоомын дурлал нь эхэлжээ. Түүнээс хойш боломж олдох болгонд ахындаа очиж Warcraft, Red Alert гэх тоглоомуудыг тоглох болов. Удахгүй ч гэртээ компьютертай болсноор интернет, компьютер, Ганбаяр 3 хизээж салшгүй болсон байна. Тэр үед мөн контентыг сонирхолтой болж үлгэр дуурайл болсон ахыхаа онлайн нэрээр Grimix гэж YouTube сувг нээсэн байна. Нэг л мэддэг их сургуулаа төгссөн Ганбаяр нь ажилд орох эсвэл өөрийнхөө мөрөөдлийг дагаж YouTube-ийг хөөх гэсэн хоёр сонголт толгоров. Тэрээр тэр үеийн гадаадын том ютубер үдээс уран зориг авч YouTube бичлэгэндээ анхаарахаар шийдсэн хамгийн зөв шийдвэр болсон юм. Анх зөвхөн Dota тоглоомын завар бичлэгүүд хийж эхлээд удахгүй нүүрээ гаргадаг болж янз бүрийн single player тоглоомуудын бичлэг хийж эхэлсэн. Шинэ бичлэг бүрээр түүний үзэгчдийн тооноо мэдэж зөвхөн тоглоомын ур чадвараар төдийгүй сонирхолтой тайлбар, тоглоом тоглох чин хүсэл эрмэлзлээрээ татагдан явсаар алдан нэр хүндийг олсон байна. Гэвч түүний карьерийн бүх зүйл нь эерэг байсангүй. 2020 оны карантины үеэр хүүхдүүдэд хянаж чадахгүй эцэг эхүүд удаа дараагүйлэн цагдаад гомдол гаргасны эцэст тэр бичлэгүүдтэй хараал илгээ болж илүү хүүхдэд зориулсан бичлэг рүү шилжихэд тулгарсан. YouTube Монгол задраагүй байсан үед тэр шантралгүй зүтгсээр ирсэн юм. Хийх контент бичлэг нь хэр өөрчлөгдсөн ч бай. Grimix нь Монголын YouTube болон тоглоомын ертөнцийн босгыг тавьж өгсөн хүн юм.